19-р зууны сүүл үе. Германы нэгэн жижиг тосгонд баярын зог барьсан хүмүүс гинэт ар араасаа амьсгал хурааж эхлэв. Тэдний бие махбод яг л хөлдчихсөн мэт хөдөлгөөнгүй болж уушгин ажиллахаа болж байлаа. Шалтгаан нь юу байсан бэ? Муудсан зайдас. Тийм ээ. Зайдас дотор үлдсэн нэгэн нууцлаг нян хүн төрлөختний түүхэнд хамгийн аюултай хорийг ялгаруулж байсан юм. Хэдхэн нанограмм буюу элсний ширхгийг сая хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний энэ хор ганцхан хүнийг биш бүтэн хотынхныг үхэлд хүргэх чадaltaй байв. Ангаах ухаан үүнийг ботулины токсин гэж нэрлэсэн. Гэвч өнөөдөр 100 гаруй жилийн дараа хүн төрлөختийн энэхүү дэлхийн хамгийн аюултай био хорыг сайн дураараа. Тэгэхдээ бүр нүүрнийхээ арьс руу сая тунгаар нь тариулж байна. Бидний сайн мэдэх ботокс. Угтаа бол энэ нь өвчлөлөө арилгах гол сахны шийдтэн биш. Тархинаас булчинд очих мэдрэлийн тохиог тасалдаг үхлийн хорны шингэлсэн хувилбар юм. Өнөөдөр ботокс бол дэлхийн хамгийн ашигтай, хамгийн ээлжтэй гол сахны ажилбар болжээ. Гэвч гялалцсан сурталчилгаа 10 насаар залууч болсон гэх амлалтын цаана юу нуугдаж байгаа бол ботокс таны тархины бүтцийг өөрчилдөг гэвэл та итгэхгүй. Таныг сэтгэл хөдлөлгүй робот болгож урт хугацаанд булчингч нь өвчүүлдэг гэвэл яах вэ? Өнөөдөр бид ботоксын талаар танд хинээж хэлдэггүй. Тэр дундаа гол сахны эмнэлгүүдийн маш нууцсан хадгалдаг аимшигт баримтууд, эрсдлүүд болон сэрэмжлүүлгийг тэлэх болно. Юуны өмнө баримтаас эхэлцгээе. Ботокс яг яаж ажилладаг вэ? Бидний тархи биеийн айл нэг хэсгийг хөдлөх тушаал өгөхдөө ацетилхолин гэж мэдрэлийн дамжуулагч бодисыг ялгаруулдаг. Та энийх уурлах, хөмсгөө зангидах бүрд энэ бодис булчинд хүрч булчин агшдаг. Үүний үр дүнд арьс сумагдаж он цагийн хэлээр сэргсэгт гүн өвчлөө үүсдэг байна. Харин ботокс буюу ботулины токсиныг тухайн булчинд тарихад тэрээр мэдрэлийн төгсгөлийг паралиж буюу мэдрэгдэхгүй болгож хаачдаг. Тарих инээ гэж тушаавч булчинд тохио хүргэхгүй. Булчин хөдлөхгүй учраас дээрх арьс нь дагаад тэнийчгэж байгаа хэрэг. Энэ бол залуужиж байгаа хэрэг огт биш. Ердөө л таны нүүр тань тодорхой хэсгийг түр хугацаанд саажуулж буй хэрэг юм. Гэхдээ энэ аимшигт хор яаж яваад гол сахны бүтээгдэхүүн болчихов? Үүний цаана санаанд оронгүй түүх бий. 1970-аад онд Америк нэгдсэн улсын нүдний эмч Алан Скотт хялгар нутгийн хүмүүсийн нүдний таталтыг зогсоохын тулд энэ хорыг маш бага тунгаар туршиж үзжээ. Эмчилгээч үр дүнтэй болж. Гэтэл 1980-аад оны сүүлээр Канадын нүдний эмч Жан Карутерс өөрийн нэгэн хүчтэнд нүдний таталтын эсрэг тариа хийж байтал хүчтэн нь эмчээ та миний хөмсгөний дунд тарихад миний хүчлээс арилжглаа. Дахиад тариад өгөөч гэж гуйжээ. Жан эмч үүнийг өөрийн дерматологч нөхөр Алистер Карутерс илснээр тэд гол сахны түүхийг оронгоор нэрвүүлсэн нээлтийг хийсэн юм. 2002 онд Америк нэгдсэн улсын хүнс эмийн чанарын хяналтын газар ботоксыг гол сахны зорилгоор ашиглахыг албан ёсоор зөвшөөрөв. Тэр цагаас хойш энэ нь зөвхөн одод биш жирийн хүмүүсийн ч өдөр тутмын хэрэглээ болсон юм. Гэвч бизнес хөгжихийн хэрээр үнэн бүдгэрч эхэлсэн. Гол сахны эмнэлгүүд танд юу гэж хэлдэг вэ? Ботокс бол 100% аюулгүй. 4-6 сарын дараа биеэс бүрэн гадагшилдаг учраас ямар ч хор уршиггүй гэдэг. Энэ бол хагас үнэн. Тийм ээ, хор нь биеэс гадагшилдаг. Гэхдээ таны булчинд үлдээсэн хор уршиг нь хизээч арилдаггүй. Ангаах ухаанд булчингийн атрофи гэх ойлголт бий. Хэрэв та гараа гипсдүүлээд хэдэн сар огт хөдөлгөхгүй байвал юу болох вэ? Гарын булчин жижигээс суларч хүчгүй болдог. Яг үүнтэй адил та нүүрнийхээ булчин ботоксоор 3 сар, 6 сар эсвэл хэдэн жилээр тасралтгүй саажуулж хөдөлгөөнгүй байлгавал нүүрний тань булчин агшиж үгчиж эхэлдэг. Эхний хэд удаа хийлгэхэд арьс чинь толгор сайхан харагдана. Гэвч 5 жил, 10 жилийн турш тогтмол хийлгэсэн хүмүүсийн булчин дэмжих чадвараа алддаг. Үр дүнд нь юу болох вэ? Арьс улам унжиж, өгшөрсөн мэт харагдаж эхэлнэ. Эндээс л ботоксны хамаарал гэх аюултай тойрог үүсдэг юм. Арьс нь унжаад ирэнгүүт хүмүүс ботоксны маань үйлчлэгээр гарцгаж дахиад хийлгэх хэрэгтэй юм байна гэж боддог. Гэтэл үнэндээ булчнаа суларснаас арьс нь унжиж байгааг тэд мэддэггүй. Тэд дахин тариулсаар нүүр нь ямар ч хэлбэргүй унтсан хиймэл маск шиг болж хуурдаг. Баримт зөвхөж үзье. Journal of Cosmetic Dermatology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар урт хугацаанд ботокс тогтмол хийлгэсэн өвчтнүүдийн тариулсан хэсгийн булчингийн мас
20-40% буурсан тогтогджээ. Энэ бол зөвхөн гоо сахны хохирол биш, бүтцийн өөрчлөлт юм. Ботокс зөвхөн гадаад үзмжийг өөрчилдөг үгүй. Энэ бол хэний ч төсөөлөөгүй хамгийн амжилттай сэрэмжлүүлэг. Сүүлийн үеийн мэдрэл судлалын судалгаанууд ботоксыг бидний сэтгэл хөдлөл, тэрч байтугай бусдыг хайрлах өрөвдөх мэдрэмжийг хүлдээдэг болохыг тодорхойлж байна. Шинжлэх ухаанд нүүрний хариу үйлдэл гэх маш чухал онол бий. Бид баярлалтаа инээдгүй эсвэл инээж байгаа учраас баярлалдаггүй. Хариулт нь хоёулаа зэрэг ажилдаг. Бидний нүүрний булчин хөдөлж инээмсэглэхэд нүүрний мэдрэлээр дамжуулан тархинд би жаргалтай байна гэсэн цахилгаан тохиолчдог. Энэ тохиог хүлээж авмагц тархинаас допамин, эндорфин зэрэг баярын давар ялгардаг байна. Өөрөөр хэлбэл бидний бие махбод ба сэтгэл зүйс салшгүй холбоотой. Гэтэл ботокс тариулах үед энэ холбоос тасарчдаг. 2023 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни их сургуулийн эрдэмтэд нэгэн зочирдом судалгааг нийтэлжээ. Тэд хүмсэх хоорондоо болон тухандаа ботокс хийлгэсэн эмэгтэйчүүдийг MRI аппаратанд оруулж тархийг нь шууд шинжилсэн байна. Туршилтын явцад тэдэнд бусдын ууралсан, гунигсан эсвэл баярлан царайны зургуудыг харуулж илтээ. Үр дүн нь эрдэмтдийг гайхшруулав. Ботокс хийлгэсэн хүмүүс бусдын сэтгэл хөдлөлийг харах үед тэдний тархи амигдала буюу сэтгэл хөдлөл айдсыг удирддаг төв мөн fusiform gyrus буюу нүүр царай таних хэсгийн идэвхжил нь энгийн хүнийхээс асар сул байсан юм. Яагаад гэж вэ? Хүн төрөлхтөн мэд бусдын сэтгэл хөдлөлийг гүйцэд ойлгож мэдрэхийн тулд өөрийн мэдлэгүй нүүрнийхээ булчингаар тэр хүний хувирлыг микросекундэд маш багаар дуурайж байдаг. Үүнийг микромимикри буюу нүүрний далд тусгал гэдэг. Хэрэв таны урд байгаа хүн гүнэлвэл таны хөмсөг үл хэлэг зангидагдаж тархич нь энэ хүн гунигтай байна. Чи үнийг ойлгох хэрэгтэй гэж хэлдэг. Гэтэл дух хөмсг нь ботоксоор паралиж болчихсон хүн бусдын гунигийг хараад нүүрний булчин хариу үйлдэл үзүүлж чаддаггүй. Булчин хөдлөхгүй учраас тархинд нь дохио очихгүй. Тархинд дохио очихгүй учраас тэд бусдын өвдөлт гуниг баярыг гүйцэд мэдэрч чадгаа байдаг. Тэд бусдыг өрөвдөх хайрлах мэдрэмжгүй хүүтийн сэтгэл хөдлөлийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй робот болон хувирч байна гэсэн үг. Үүнээс гадна хамгийн харамсалтай нь энэ нөлөө гэр бүлийн харилцаа тэр дундаа их хүрсийн харилцаанд маш хүнд тусдаг. Бага насны хүүхэд ээжигийн нүүрний хувирлыг харж дуурайж байж өөрийн сэтгэл хөдлөлийг хөгжүүлдэг хуультай. Гэтэл ээж нь ботоксноос болоод ямар сэтгэл хөдлөлгүй яг л Google-ийн киноны баг шиг царайтай байвал хүүхэд ээжигээ уурлаад байна уу, баярлаад байна уу гэдгийг уншиж чадгаа байдаг. Энэ нь их хүүхдийн сэтгцийн хөгжил, их бүрийн нандин холбоонд сүргээр нөлөөлөх хэвчил судлаачид анхааруулж байна. Зөвхөн бусдыг биш, тэд өөрсдөө баяр баясгаламж бүрэн мэдэрч чадгаа байдаг байна. Cardiff University-гийн судалгаагаар ботокс хийлгэсэн хүмүүс хошин шог үзэх эсвэл баяр түлхэл явдал тохиолдох үед мэдрэх жаргалын мэдрэмж нь энгийн үеийнхээс хамаагүй суларсан байдгийг тогтоожээ. Учир нь тэд чин сэтгэлээсээ дүүрэн инээж чадахгүй байгаа учраас тархин баярын даврыг дутуу ялгаруулж байна. Та залуу харагдахын тулд амьдралын хамгийн нандин мэдрэмжүүдийг хүний хайрлах өрөвдөх чин сэтгэлээсээ баярлаж хөөр тэр амьд чанараа золиослоход үгээр бэлэн гэж юу? Одоо хамгийн бодит бөгөөд аюултай сэрэмжлүүлэг рүү орцгоё. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл буйгаар сүүлийн жилүүдэд хуурамч стандартын бус ботокс тариураас болж насан туршдаа дахиж дутуу болох цаашлаад амнаас алдах тохиолдол ирсэн мэджээ. Ботокс бол маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн. Allergan компани альбиусны ботокс нэг лонхонд хэдэн зуун долларын үнэтэй. Тиймээс хар зах дээр хятад солонгосоос гаралтай ямар ч зөвшөөрөлгүй найдлагын тодорхойгүй хуурамч токсинууд маш ихээр зарагддаг. Зарим гоо сахны салаанууд эмчийн ирэхгүй гоо сайханчид ашгаа нэмэхийн тулд эдгээр хямд үнэтэй хуурамч бодисыг хэрэглэдэг байна. Хэрвээ хорны тунжаахан хэтрүүл эсвэл буруу суц, буруу булчин руу орчихвол яах вэ? Нэгдүгээр, ботокс буюу завх унах. Хүмсэгний ботокс нүдний завхны булчин руу тархснаар нэг нүд нь огт нэгдэхгүй хагас унтсан байдалтай болно. Энэ нь найдлах гэж 3-аас 6 сар болдог. Хоёрдугаар, дисфаги буюу залгиж чадахгүй болно. Хүзүүний хөрслөө арилгах гэж хүзүү нарийсах тариаг буруу хийвэл хоолойны булчин саажиж, шүлсээс залгиж чадахгүй 3 сар хооллох хэмжээнд хүрдэг. Дараа нь хамгийн сүүлд нь яаралтай цэцлэмжийн анафилаксийн шок. Бие махбод тухайн хорыг эсвгүүцэж амьсгал боогдон газар дээрээ нас барах эрсдэлтэй. Эмнэлгүүд танд энэ бол зүгээр л тариа гэж хэлдэг. Гэвч энэ бол зүүнний өдөр дээрх биозэвсэг гэдгийг хизээж мартаж болохгүй. Бид энэхүү бичлэгээрээ ботоксыг туйлын буруу, үүнийг хийлгэсэн хүн бүр хохирогч болдог гэж туулшихыг хүссэнгүй.
Хэрэв өнөөдөр анагаах ухаанд мигрень өвчнөөр шаналж буй мянган хүмүүс хэд хөлрөлтөөсөө болж нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа залуус ботоксын ачаар хэвийн амьдарч байгаа. Гоо сахны хувьд ч зөв тунгаар зөв хугацаанд мэргэжлийн хэмжээр хийлгэсэн ботокс хүнд өөртөө итгэлийг биелүүлдэг нь үнэн юм шүү. Гэвч бидний өгөх зэрэмжлүүлэг бол сохор итгэл болон хэтрүүлэг. Нийгмийн сүлжээ, Instagram, TikTok бидэнд өвчлөөс бол аимшигтай зүйл хөгсрөлт бол гэмт хэрэг гэсэн ойлголтыг өдөр бүр тархинд маань шахаж байна. Үүнээс болж 18-20 настай охид урьдчилан зэрэглэх нэрээр ботокс руу гушуурч өөрсдийн залуу насаа нүүрний хувирлаа сэтгэл хөдлөлөө зүүнний үзүүрээр ортгуулж байна. Таны нүүрэн дээрх өвчлөөс бол таны амьдралын түүх юм. Таны нэмсэлэл, таны үйлс мөчүүд, таны амьд явсны баталгаа. Түүнийг хор тарьж зэмжиг хөдөлгөөнгүй болохоос өмнө өөрөөсөө нэг асуугаарай. Би бусдад таалагдахын тулд нүүрээ маск шиг болох уу эсвэл өөрөөр амьд харагдах уу? Хэрв та ботокс хийлгэхээр нэгж хийсэн бол хизээч хямд өнийг бүү сонгорой. Гоо сахны салон биш, заавал арьс гооцлын нарийн мэргэжлийн хэмжид хандаарай. Тариулах гэж буйл анхныхоо сэрийн дугаараар бэлгийн зөвшөөрлийг нүдэрээ шалгаарай. Эрүүл мэнд гоо сайхан хоёр өргөс таны гарт гэдэг. Сэтгэл хэсэгт та ботоксын талаар ямар бодолтой байдгаа хуваалцаарай. Хэлгэж байсан түүх байгаа бол бусадтай сэрэмжлүүлэг болгон илгээсэн ч болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баярлалаа.